Яа, сайн байцгаана уу? Энэ цаг хугацааны мэндийг хүргэж гин. Тэгээд маш гоё мэдээтэйгээр энэ лайва, энэ зүүн уулзалтаа эхлүүлж гин. Тэгээд шинэ агшийн маань маш удаан хүлээлгсэн онлайн ангиуд эхэлж байгаа. Тэгээд энэтэй холбоотой хэдүүлээ хамтдаа шинэ багштайгаа танилцах. Тэгээд дээрэс нь йогийн талаар, тэгээд бусад сургалтуудаас онцлог давуу талтай нь бие биелгээний анги бас оруулж ирж байгаа. Тэгэхээр бие биелгээний ач тусын талаар, ер нь яг манай сургалт хэрхэн яаж явагдахын тэгээд хэдүүлээ шинэ бэлэг багшигаа ураад эхлээд ямар ч сан гоё танилцъя те манайхаа. За. За сайн байцгаана уу. За намайг шинэ хэлэг гэдэг. Одоо яг бясалгал мөрөглийн замаар яваад бараг 11 настайгаас хойш гэж одоо би хэд юм бэ? Тэг нэг 30-30-аад жил ер нь бол хичээлсэн юм байна. Тэгээд яг энэ замаар яваад яг одоо нөгөө үр шимийг яг нөгөө өөрийнхөө амьдрал дээрээ үзээд баталгаажуулаад ингэж явсан учраас тэгээд яг энэ сайхан зүйлээ бусад эмэгтэйчүүдтэй ялангуяа анхад бүсгүйчүүдтэй ээжүүдтэй үүнийхээ гоё амтыг нь мэдрүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн амьдарсаар явсаар тэгээд ялцчгүй энэ йог мөргөлийн бяцлаглалын замаар одоо ингээд уг нь бол инженер хүмүүртлөө ингээд энэ замаар ингээд тууштай тасралтгүй яваад иржээ. За тэгээд миний хувьд одоо яг өөрийнхөө гэх юм уу 6 хүүхдийг тэгж төрүүлсэн. Тэгээд яг одоо бол 40 настай. Тэгээд энэ насн дээр эмэгтэй хүн маш олон зүйлийг давж туулж ирсэн мэт юм лээ. Тэгээд энэ амьдралын сайнтай муутай амжилт бүр юм хүний амьдрал бас сайн тохиолдно. Тэгэхээр амьдралд тохиолдох энэ зүйлийг хүн хамгийн сайхан одоо өөрт төвгүүгээр техникээр давж туулах болохоор яав бол инсталлын ач тус бол үнэхээр их байд юм билээ. За. Би өөрийгөө танилцуулмаар санагдлаа. Намайг Хадзаа гэдэг танихгүй хүмүүс бас байгаах тий. Тэгээд нэг талаараа одоо шинэ ихчийнхаа дүүн, хураа дүүн. Тэгээ бас йогийн шавна. Тэгээ би ерөөсөө йогийн сургалтад сууж үзээгүй байж байгаад хамгийн анх яг шинэ багшийнхаа йогийн сургалтанд сууж үзчихсэн. Гэхдээ одоогоос баг хэдэн жилийн өмнө юм бэ? Монголд байхдаа гэдэг чинь 4, 5, 6 жил юм уу тий? Тийм 6 жил юм шиг хөө тийм. Тэгээд бас бяцлаглалын сургалтанд ч гэсэн миний хамгийн анхны суусан бяцлаглалын сургалт манай шинэ багшийн бяцлаглалын сургалт байсан. Тэгээд бяцлаглууд үнэхээр одоо нөгөө нэг гоё ордог гэх юм уу? Яг тэгж гүн төвлөрдөг. Тэг йогийн сургалтын дараах йога нидра гэсэн бол бүр үнэхээр одоо үгээр илэрхийлж чатгааргүй тийм одоо төгс гэж хэлэхээс цаашаа дахиад яг ямар үг байдгийг би мэдэхгүй байна. Тэг ямар ч гэсэн үнэхээр нүүр бардам итгэлтэйгээр үеийнгийн найзууд тий эгч нар намайг таньдаг хүмүүстэй бүх хүмүүс би энэ сургалтыг санал болгоод яриад ингэж байгаа. Тэгээд дахиад нэг өөр зүйл нь болохоор би айлын ганц охин дээрээ доороо ингээд ихч хүү охин дүүгөө. Тэгээд яг амьдралаас хүсэжсэн зүйл маань ингээд чин сэтгэлээсээ гоё ихчтэй болох юмсан эсвэл эмэгтэй дүүтэй болох юмсан гэж хүсдэг байсан. Тэгээ одоос яг 11 жилийн өмнө би Улаанбаатараас Хүсгэл Эрдэнэт рүү нөгөө замын унаа байдаг штэ тий ингээд шууданд суугаад явдаг. Микро яг охиноо тэрсэн ингээд тэр үе чинь миний охин чинь яг ой гарантаа жоохон байсан. Охиноо тэрсэн ингээд микрод суугаад Эрдэнэт рүү явж явах замд одоо ингээд шинэ багшийнхаа ээжтэй танилцаад харалдаад тэгээд намайг хараад яг тухайн үедээ одоо өрөвдсөн үү, хайрлсан уу бас их хүний л итгэл штэ тий. Тэгээд үе чи миний дөө Эрдэнэтэд ингээд яг яах гэж ирж байгаа юм биш яг ямар ажиллаар яваа маа ингээл бид тэр хоорондоо танилцаад тэгээ тэр үед болохоор манай охины аав Эрдэнэтийн цэргийн ангид цэргийн алба хаадаг байсан. Тэгэд би чи ингээд хүүхдээ тэрвэрээ цэргийн анги дээр очичоод охиныгаа аавтаа нуулзуулчаад буцаал ингээл Улаанбаатар руу явдаг. Тэгээ би өөрөө өсгөлийн учраас өсгөлөөс Эрдэнэтэд ирчээл тэгээл ингээл буцаад ингээл явдаг. Тэгээд баг нөгөө Эрдэнэтийн хаана ямар буудал байдаг бүгдийг мэддэг шахав болцсон. Тэгээ очиод заримдаа нөгөө нэг хоногийн чөлөө энэ төр авч гарч ирээд хоногч гэдэг юм уу. Тийм үед байсан. Тэгээд яг Улаанбаатараас Эрдэнэт рүү микрод явж байгаад шинэ багшийнхаа ээжтэй танилцаад тэгсэн чинь ингээд чи тэгвэл миний дөө цэргийн анги дээр очичоод охиныгаа аавтаа нуулзуулчаад тэгээд буцаад
явахаасаа өмнө манад ирээд ингээд цай унд идээд уугаад яваарай. Манай бас нэг охин байгаа. Тэгээ чи би ч хамаг охинтойгоо танилцуулъя. Манай охин та хоёр ер нь танилцах хэрэгтэй юм шиг байна гэж тэгжсэн. Тэгээ тэр үед болохоор би бас нэг хөөрхөн нэг юм хурган жижиг бизнес хийдэг. Нөгөө манай ээжийн цайны одоо Монгол цайны эдээ энтер хийдэг тийм бизнес байсан. Тэгээ тэр биенийхээ амийг бас ингээд зарж мараад нөгөөх чи яваад замын зарлал энтер олоо явцдаг. Тэгээд яг тэр үед одоо шинэ багшийнхаа гэрт нь очиод тэгээд танилцчихсан. Тэгээд тэр үеэс хойш миний амьдралд Азагийн амьдралд одоо сайн муу бүх зүйл дээр ингээд шинийгээ маань байдаг. Одоо багш гэд ярихаар яг үндэ надад жоохон хол хөндөй байгаад байна. Нэг юм амьгөө. Тэгэхээр би зөвөр одоо шинийгээгээд ярьчээ та хэд маань ойлгох байх гэж бодож байна. Тэгээд одоо миний амьдралын бүр үнэхээр сайн юм болсон ч муу юм болсон ч ингээл игээ ингэчлээ би яах вэ? Игээд игчлээ яах вэ? Игээ ингээд энэ яах вэ? Гэл ингээл ороод ирдэг. Тэр болгон дээр чин сэтгэлээсээ дэмждэг, ойлгодог, хайрладаг. Тэгээд эхлээд бол бид хоёр ингээд тийм ихчдүүсийн тийм гоё нандин холбоогоор цусан төрөл биш хэрнээ хорвоо ертөнцөөс ингээд заяасан ийм гоё ихчдүүсийн холбоогоор амьдрал дээр тусалдаг дэмждэг ийм байсан болвол одоо бид хоёр яг яагаад ингээд гинт одоо нөгөө азаа чинь йог бие биелгээ яг заахгүй юм шиг хэрнээ яагаад ингээд гинт шинэ багшийн сургалт гэж санал болгоод ороод ирж гэнэ вэ гэхээр шинэ эгээ бит хоёрын сүнсний одоо зам мөр туулал юу гэдэг те нэгдэж байгаа. Энэ цаг мөчид бит хоёрын одоо эхлэх цэг ирж байгаа. Тэгэд ингээ ярахаар би яг үндэ ойлгох гээд байна. Яагаад тэгэхээр бит хоёр 4 жил 5 жилийн өмнө ингээд энэ мөрөөдлийг хамтдаа ярьдаг байсан. Тэгээ би болохоор ингээд эмэгтэйчүүдийн дуу хоолой болно тий. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан одоо юу гэдэг тийм л мөрөөдөлтэй тийм хүн болно гэж боддог байсан. Тэгээл шинэ эгэм нь болохоор яг нэг юм одоо йог бяцлаглалынхаа зам мөр аль хизээний тэр үедээ орсон байсан. Сэрэлтийн замдаа орсон байсан. Тэгээд эгээгийн хийх үйл хэрэг тухайн үед бол ингээд тодорхой. Би болохоор яг юу хийхээ мэдэхгүй. Одоогоос 5 жил бишээ 6 мургаан жилийн өмнө ч юм уу би өрөөсөө сургалтанд сууж эхлэх байсан гэхэр чинь тэгээд ингээд ярьдаг. Тэгээл би эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах одоо тийм зүйл одоо юу гэдэг тэр чиглэлээр ажиллана гээл. Тэгэл би сэтгэл зүйч олно гээл. Тэр үе сэтгэл зүйчээр сурна мурна гэдгээ сэтгэл зүйч болцсон байна гэдгээч төсөөлөгөө бодоагүй банкнд ажилладаг байсан үе. Тэгээд бид хоёр ингээ мөрөөддөг нэг зүйл байдаг байсан. Тэр нь болохоор Улаанбаатарт ч юм уу ингээ тухайн байгаа бүс нутгийнхаа ингээд яг тийм одоо би Солонгост байгаа. Магадгүй Солонгост бол ингээд яг Солонгосын гол цөм сөүлд эсвэл Улаанбаатарын төв бол хамгийн өндөр шилэн барилга ингээ байна те. Тэгээ ингээд хамгийн дээд давхарт нь тэгээ ингээ гоё дээвэр нь онгоодог. Тэгээ ингээ тэнгэр од бүх зүйл ингээ нарны цэцэл хамгийн түрүүнд ингээ гоё харагддаг. Тийм гоё газар хоёлаа ингээд ойсоо байгууллаа. Тэгээд манай шинэгээ маань йог бяцлаглаа заагаад би болохоор ингээд сэтгэл зүйчэнд болоод гэл ингээл нөгөө нэг хүүхдийн гэдэг юм уу эсвэл зүгээр л бит хоёрын дотроос гарч исэн чин сэтгэлийн дуу хоолой тэр бүх зүйл байсан. Тэгээ тэрийг ингээл мөрөөдөл ярьдаг. Тэгээ би яг энэ мөрөөдлөө ярихаар хизээнэл ингээл уйлчаал. Тэгээд яг үнэндээ миний энэ олон жил энэ олон багш нарын сургалтанд суугаад ингээд явсан надад хүч өгчээсэн зүйл маань энэ мөрөөдөл бас байдаг байхгүй юу? За би жоохон уйлаадах. За ингээд шинэ багштай микээ өргөжлүүлье. Яг энэ мөрөөдлийг ярьсан чинь ер нь хүн мөрөөдөлтэй амьдрна гэдэг чинь хамгийн чухал юм лээ. Тэг яагаад өөрөөсөө хичнээн өөртөө ингээл хэцүү үеуд байсан ч гэсэн те яг энэ хэцүү мөчүүдэд яг энийг яаж даван туулсан тэрийг нэг ч гэсэн эмэгтэй хүнд хойлоо гаргаад үзүүлчих юмсан нэг ч гэсэн эмэгтэй хүнд ингээд аргын заачих юмсан гэдэг нэг ийм зүйлийг хойлоо хоорондоо ярьдаг байсан. Тэгээд тэгвэл те хүн ерөөсөө энэ амьдралд хамгийн түрүүнд эрүүл ах хэвээр байна. Эрүүл одоо гоо зүйн одоо боловсралтай болно гэдэг маань эмэгтэй хүнд өөртөө итгэх хамгийн том итгэл байт юм байна. За тэгээд сэтгэл зүйн боловсралыг нас ингээд өгнө гэдэг маань эмэгтэй хүн, ээж хүн одоо энэ өрх гэрт ээж хүн энийгэд ороход ямар өөр гэдэг вүлээ, ээж хүн уурлаад гэртээ ороход ямар байдаг вүлээ. Тэгэхээр ээжүүдийнх нь эмэгтэйчүүдийнх нь гэрлийн хойлоо асаагаад таад тэр өөрсдийнх нь тухайд нөгөө гэрэл мэрлэг гэж нэг ярьдаг л байлаа л та яг үндэ хоёлаа тий. Хойлоо ингээд яг гоё юм сэтгэлийг нь ингээд гоё бадраагаал хойлоо ингээд хэцүү байгаа зүйлийн шийдэх тэр аргыг нь олоод өгчих юм бол ингээд амар олон хүнд маш олон хүнд ингээд туслах юм биш тэ хойлоо гэж тэгээд яг азагийн ярьдаг тэр бөмбөр оройтой ер нь бол Монгол гэр гэж ярьж байна. Монгол гэртээ тэгэнгүүтээ ингээд томоо ингээд гэр нь өөрөө юм том юм дээвэртэй ингээд хүмүүс ингээд бүх юм хийж дуусаад ингээд йогийн амралт хийдэг. Тэгэхэд нь ингээд гоё тэнгэр харагдчихэйдэг. Тийм гоё өргөтэй олно хойлоо гэж ярьж байсан. Тэгээд тус тусынхаа замналаар
тодорхой хэмжээнд ингээд суралцаад тий. За маань одоо түүнээс хойш тасралтгүйгээр маш олон жилд суралцаад маш гоё хөгжил дэвшил түрээд ингээд явж байгаад нь миний хувьд бол үнэхээр их бахархаж баясаж сууж байгаа шүү. Тэгээд одоо ихтэй ингээд дараагийнх нь ингээд шатыг ингээд одоо өндөрлөж өгөөд ингээд дэмнэж байгаа дүүтэй дахин талархаж байгаа шүү. Яа, баярлалаа. За тэгээ сүүл зүүмдээ орж ирсэн хүмүүс маань бид хоёр нь зүүмээ эхлүүлээд тэгээ бас хоорондоо ингээд танилцуулгаа хийгээд ингээд явж байгаа шүү. За тэгээ дунд нь бас сэтгэл хөдлөлөөрөө ч гэдэг юм уу яг чин сэтгэлээс гарч байгаа хүмүүс учраас миний хувьд ингээд жоохон уйлахч гэдэг юм уу инээгч гэдэг юм уу тэгээ бас инээгтэй үнэхээр чанга тод инээдэг. Тэгэхээр гинт тод энтер инээвэл бити санаа зовоорой тэгээ эртнээс ер нь надад танилцаарай гэдэг шиг тий. За тэгээд өнөөдрийн ярих гээд байгаа гол сэдв рүүгээ орё гэж бодож байна. Тэгээд йогийн сургалт байгаа. Шинэ багшийн маань йогийн сургалт байна. За тэгээд дахиад яг жирэмсэн хөөрхөн ээжүүдтэй зориулсан жирэмсэн йогийн сургалтаас гаргаж байгаа. За тэгэнгүүт сүүлийн үед болохоор нөгөө нэг Монгол хүн, Монгол одоо үндэстэн, Монгол ахуй соёл бидний ер нь нөгөө нэг бясалгал гээл ярахаар ингээд яг нөгөө нам ингээд гээл ингээд суух биш. Бидний Монгол ахуйд өөрөө бясалгал байсан юм биш үү? Уртын доо морин уур бие биелгээ өөрөө бясалгал байсан юм биш үү гэсэн нэг бас яриа гарч ирээд явагдаа. Тэгээд дээрэс нь одоо монголчууд дийлнэх эргээд нөгөө нэг бие биелгээ ер нь яг яаж хийдیں۔ Ингээд одоо би жишээ нь яг биелгээний арга техник надад байхгүй байгаа байхгүй юу. Бүжиг юм уу гэхээр бас сайн мэдгүй. Бас ингээд багасаа нөгөө бүжгэлж энэ төр явж байгааг болохоор бүжгийн эвсэл хөдөлгөөн бас байхгүй. Тэгсэн хэрнээ миний хувьд одоо би биелгээг юу гэж ойлгоод хийгээд аваа гэхээр одоо ингээд биеэ хөдөлгөх, биеэ чөлөөлөх, биеийнхаа илүү гээх гэдэг юм уу те. Тэгсэн хэрнээ ямар нэгэн тийм зөв анханасаа сурсан тийм зөв арга техник байхгүй. Гэхдээ ямар ч байсан ингээд Монгол одоо ямар ая байдیں۔ Ая тавиад ингээд өөрийнхөө хэмжээнд биелгээ гэх юм уу, биесгүй гэх юм уу ингээд хийдэг, урсгадаг, гаргадаг. Заримдаа бас тэр мэдрэмж маань уйслын мэдрэмж орж ирдэг. Тэрийгээ бас ингээд уйлал гаргадаг. Тэгсээр нь яг юм нэг техникгүй гусаад байгаа байхгүй. Техникгүй яваад тэгэхээр энэ тал дээр манай шинэ багш маань бол үнэхээр бид нарт гоё яг зөв арга замаар нь Монгол бүжигтэй хослуулад гэдэг юм. Одоо энийг тэгээд та минь бас гоё тайлбарлаад хэлээд өгөөч гэд урьж байна. За ер нь бол нөө сүүлийн үед монголчууд маань маш их одоо йог бясалгалын замаар ордог болсон. Одоо энэ маань өөрөө юутай холбоотой вэ гэхээр сүнсэн сэрж эхэлж байгаа мянгаараа ингээд монгол хүмүүс гэлтгүй ер нь дэлхийд дээрээ сүнс сэрж эхэлж байгаа учраас яг сүнсний йог бол хамгийн түрүүнд хэлэх зүйл нь сүнсний хоол. Бид нар энэ биеийг ингээд махан идэж одоо хоол тэжээлэр ингээд энэ биеэ тэжээждэг бол йог болон бясалгал хийснээрээ сүнсээ хоолж байгаа гэсэн. Сүнсээ хоолж юм буюу өөрийнхөө хэмрийг тэтгэж гэнэ гэсэн. Бид нар гантанд очиод нэг хэмрийн сан уншилдаг шиг те өөрийнхөө хэмрийг тэтгээд явж байгаа гэсэн. Одоо энэ хий биеийн төвшөнд одоо ингээд өнгөцгөн тайлбарлахад маш өндөр агуулмжтай. Бүр энэ йогийн ач тусыг бүр тайлбарлах юм бол бүр маш өргөн цар хүрээтэй. Хамгийн ингээд захын энгийн жишээ нөх юм бол та сүнсээ хооллоод өөрийнхөө хэмрээд итгэж байна гэж ойлгоход болно. Махан биений түвшин гэх юм бол хүний биед яагаад өвчин үүсдэг вэ гэхээр хамгийн түрүүнд бодлоос үүсдэг. Одоо хэрэгтэй хэрэггүй бодлууд янз янзын сэтгэл зовнилууд уур уцаар хин нэгэнд гомцсон гомдол бүхий л сэтгэлийн таагүй энэ хөдөлгөлүүд маань бүгдээрээ дандаа хамгийн түрүүнд эхлээд энерги биен дээр орж ирээд энерги бие гэмтгэнгүүтээ дараа нь 7 хүртнүүдийг гэмтээгээд тэгээд махан бие орж ирдэг. За тэгээ ингээ махан бие дээр орж ирэнгүүтээ өвчлөл болж хуурдаг гэсэн. Тэнгүүд одоо нөгөө сүнсээ хооллоод йога хийнгүүт яаж нэхэр нөгөө энерги биенээсээ эхэлж өөрийгөө сайхан цэвэрлээд зөвхөн йогыг хүмүүс дасгал хөдөлгөөн гэж андуурдаг, зөвхөн турах хэрэгсэл гэж ойлгодог. Тэгтэл тэр чинь бүр сүнсэн биенээс энерги биенээс нэхлэж хүний гоё ангаагаа цэвэрлээд тэнгүүдээ махан бие рүү оронгуудаа нөгөө биеэр чинь явж байгаа маш олон судал сүгүүд байгаа, цэсний эргэлтүүд байгаа түүгээр урсж байгаа нөгөө бохирдлууд нөгөө энэ
бөглөрлүүд те энэ болгоныг нь цэвэрлээд гаргахын гаргаад за нэг ангаахын ангаагаад явдаг учраас йогыг хийснээр хүмүүс яадаг вэ гэхээр ингээд нүдэн дээр ингээд нэг сарын дотор хүмүүст гоё өөрчлөлт гардаг. Одоо жишээ нь ингээд хий хавнгийн таргалттай байгаа хүмүүс ингээд бүр ингээд цаанаа нэг гоё ингээд жимбигээд нойр сайтай болж гин те. За менструац нь ингээд маш багаар ирдэг байсан. Нас нь жоохон явж байгаа бүсгүүчүүд маань өнгөн хүртэл хувраад өөр болж гинэ те. Шингэрж гинэ. За тэгээд жирэмсэн болдгоо хүмүүс маань жирэмсэн болж гин гэдэг маань дааврыг гоё тэнцвэрлжүүлж гин. Дээрээс нь нөхрүүд маань нөхөр маань чи йогтой яваач чи йогтой яваад хахаар айгүй гоё уурлахгүй байгаад байна гэж тэгж байгаа байхгүй. Энэ маань яаж нэхэр тухайн хүний одоо нөгөө сэтгэл зүйд нь гэж гоё нөлөөлж гин гэсэн үг. Би сэтгэл хоёрыг ийм гоё тэнцвэртэй болгож өгдөг. Альва зүйл тэнцвэртэй байна гэдэг нь маш чухал тийм. Бид нар энэ биеийг энэ витамин сайн, тэр ч витамин сайн гэж зөвхөн витамин минералуудад эрүүл мэндэд даатгаад орхиод идэг ихэвчлэн харин та өөрийнхөө биеэр дасгал хөдөлгөөн йога хийснээрээ ийм гоё үр дүнгийг авчирдаг байгаа. Тэгээ за йогийн тухай гэх юм бол одоо хамгийн зах зугаас нь дурдахад бол ийм байна. За тэгвэл монголчууд яаж йог хийдэг байсан бэ гэдэг эргээ харсан чинь би ч одоо цэцэрлэгт байхаас л эхлэл одоо бие биелгээд одоо гимнастик гэл их хөдөлгөөнтэй холбоотой хөвтэйсэн бодвол одоо энэ зүйлийг хийх гээд л багасаа бэлтгэгдэж хүн ер нь учиргүй юм гэж байдаг юм лээ. Тэгээ багасаа хийсэн зүйлээ одоо хийгээд явна чинь санаачгүй бодоочгүй байлаа. Тэгэхээр миний энэ багасаа хийсэн зүйлийн ач тус нь юу байсан бэ гэсэн чинь монголчууд маань одоо энэ йогийг мэдээж йог гэж мэдэхгүй шүү дээ. Энэ чинь бол одоо энтгэгээс үүсэлтэй те энтгэгээс үүсэлтэй 50000 жилийн түүхтэй юм одоо анагаах одоо ухаан гэж явдгийн. Тэгэнгүүт бид нар болохоор бидний өөртөө эцүүтэй юу хийдэг байсан гэхээр бие биелгээгээр биед байгаа энэ бүх асуудлыг сэгсрээ доктораад мушихаар те йогт хийж байгаа энэ бүх зүйлүүдийг биелгээгээр ичдэг байсан. Биед байгаа бүх асуудлыг дээрээс нь сэтгэлд байгаа дээрээс нь бүр одоо нэг юм хий биед үссэн байгаа сэт байдаг шүү те. Хий биед байгаа тэр сэвийг хүртэл арилгаж өгдөг. Ийм гайхалтай зүйл маань биелгээ байдаг. Тэгээ биелгэн дээр болохоор хүмүүс яадаг вэхээр би биелж чаддгүй штэ, би эвсэлгүй штэ гэж одоо танхимны хичээл дээр ирэнгүүт хүмүүс стресстэй. Юунаас болохоор нөгөө эго яа би нараа багш гоё болж багш л өстой гоё яагаад би өстой ийш миний байж байгаа царайг үгүй. Энэ бол биелгэн дээр гоё хийх нь чухал биш. Гоё хийх нь чухал ш. Одоо түр азаа ирсэн шүү дээ чи би одоо би дотроосоо бисээ дотроосоо ямар хөдөлгөөн гаргамаараа яг тэрнгээрээ хийдгээ. Ерөөсөө энэ яг гэртээ тэрэнгүү Монгол хүн болгоны цуснд нь генэнд нь бие биелэх тэр авиас бие биелэх тэр юу нь байж идэг. Одоо чадвар нь байж идэг. Тэгээ нэг жоохон сураад дөнгөж юм заагаад эхлэнгүүд тэр нь сэрдэг. Бие биелгээ йогоос юугаараа илүү байдаг вэ гэхээр хүний яс цусны мэдээлэл буюу ясыг дороос нь халааж өгдөг. Бүр гიშгэлтээс нь юунаас нь эхлээ заадаг. Тэнгүүд биелгээ хийснээрээ нөгөө биеийн дороос нэг галыг өрддөг штэ. Гал дороос нь өрдөж байгаа шиг галыг өрддөг шиг доороос нь хүнийг халаагаад ясны мэдээлэл, цусны мэдээлэл буюу гений мэдээлэл сэргэж ирдэг. Гений мэдээлэл сэргэж ирнэ буюу хүний нөгөө сүнсний өгөгдөл сүнс сэрэхэд бол хамгийн чухал байдаг учраас одоо сүүлийн үед бие биелгээ бисхүү гэдэг байгаа нь ийм учиртай байдаг. Тэгээд манай биелгэн дээр болохоор яадгүй гэхээр бие биелгээ хийхэд яг үндсэн 5-6 юм техникүүд байдаг. Энийг бүр яг үсгээс нь эхэлсэн гэсэн үг. Гიშгэлт нь юм байд юм штэ, суулт нь юм байд юм биш тэ. Зүгээр язуур суулт гээл эхлэхэд за тэр зүгээр суухаас эхлээл хүмүүс бүр майлдаг. Бурхан минь тэ ажид нь бараг йог амарх юм байна гээл өнөө биелгээ болоо йогийнх нь тэгж яадаг. Багш минь биелгээгээ байж йога чи йога дээр амраа гэдэг. Тэгээ нөгөө маш гоё нөгөө хундаамнаас нь хүнийг дороос нь гоё бат бих байлгаж дороос нь имжилж ангаадаг учраас монголчууд нэг юм буйртай, суурьтай байдаг нь бүр за биелгээ хийж эхлэхээс л мэдэгдэн вау тэ манай ард түмэн ямар мундаг юм бэ. Зүгээр хүнийг зүгээр зөв суулгахаас нь эхлээл хүнийг
засаад эхэлдэм байж тэгэл одоо нөгөө ингээд би өөрөө ингээд яг биелгээгээ ихэр ингээд бүр ингээд амар ингээд сэргээд ингээд баясчдаг. Гэсэн чинь яг нөгөө тэр мэдрэмж маань орж ирээд айгу хөөрөддөг юм шүү дээ. Тийм байдаг. Аа за жирэмсний йог гэж ярьсан те. Жирэмсний йогийн хувьд гэх юм бол жирэмсэн байх хугацаанд йога хийхээр жирэмсэн байхад угаасаа бүх хөдөлгөөн ингээ хоригдоод явцдаг. Тэгэнгүүт жирэмсэн үед дасгал хөдөлгөөн хийснээр ээжийн бие маш гоё хөнгөн мэдэг. За дээрэс нь төрөлтөндөө бэлдэж эхэлдэг. Төрөлтөндөө бэлдэн ер нь йога хийснээр яд гэхээр хүн хугацааны одоо ийм ачаалтах чадвартай болчдөг. Амьдралд ирэх одоо би нөгөө юуны хамгийн дөрөндөө танилцуулж байхдаа хэлсэн тий. Йогч хүн яадгүй гэхээр одоо чинь йогийн багш болоход бид нар та өөрийгөө цэрэгт явсантай ажиллана гэж бодоорой гэдэг тийм чанга диктатуртайгаар ингэж явдаг. Тэгжиж багш болдог. Тийм амархан ч болдгоо. Тэгэхээр йогач хүн яадгүй гэхээр нэг юм урт хугацааны ачаалдах чадвартай илүү нэг юм сэтгэл зүйн хувьд нэг юм чанга тийм хаттай сэтгэлийн хаттай болчдөг. Тэгэхээр ээж хүн болох гэж одоо ээж болох гэж байгаа эмэгтэйчүүд маань йога хийгээд ахаараа тийм төсвөр төвчээрэн сууж ирж байдаг. За мэдээж хэрэг өвдөлтийг даван туулах те төрнө гэдэг маань өөрөө ямар айхтар өвдөлттэй лээ. Тэгэхээр тэрийг даван туулахад тусалдаг байх нь. За мэдээж хэрэг хөдөлгөөн хийснээрээ энэ биеийг гоё зөвлөлөөд цэсний эргэлтээ сайжруулад илүү дэлчин нэмэхгүйгээр ингээд их айтайхан хөнгөнд хүрэх боломжийг олгодог. Учираас жирэмсний йогыг бол заавал хийж явах хэрэгтэй. Баярлалаа. Жирэмсэн хүн бие биелгээ хийж болох уу? Төрслөө жирэмсний йогагаа хийгээд явбал зүгээр үү гэсэн асуулт ирсэн байна. Жирэмсэн хүн бие биелгээ хийж болно. Яг ингээд өөртөө тааруулаад йог дээр болохоор хориглох хэдэн ийм юмнууд байдаг. Хөдөлгөөнүүд байдаг. За ийм хөдөлгөөнийг жирэмсэн хүн хийж болох. Одоо жишээ нь ургаа дарсан те ингээ хүүхдэд дарсан хөдөлгөөн хийж болохгүй би доошо гизээрээ явсан хөдөлгөөн хийж болохгүй дээрээс нь мошгсон хөдөлгөөн хийж болохгүй. Тэгээ харин жирэмсэн хүн бие биедгээ хийвэл сайн. За баярлалаа. Лайваар үзэж байгаа хүмүүс минь Zoom уулзалтанд ороод ирж болно шүү. Тэгээ би лайвын комент хэсэгт Zoom-ийн линк оруулчлаа. Тэгэхээр та хэд маань шууд Zoom дээр орж ирээд хамтдаа ярилцаад шинэ агшаас маань асуултаа асуугаад явж болно шүү. За манай Zoom-д орж ирсэн хэдээс асуулт байна уу? Одоо хэдүүлээ гоё нээлттэй ярилцаад явах уу тий? Та хэд маань юу гэж бодож байна? Ерөнхий байдлаар мэдээллүүдээ ийм шүү гэд товч хэлчлээ. Тэгээ илүү дэлгэрэнгүй нөгөө үргэлжлэлийг оригоос гэдэг шиг сургалтандаа орж ирээд авах нь шүү. Тэгээд яг үнэндээ би өөрийгөө сая нөгөө язгуур суулт чинь нөгөө багшаа болио гэдэг гэсэн чинь би чи өөрийгөө язгуур сууж ийн гэж бодоод байсан чинь ямар ч тийм бие нөгөө нэг тийм хэцүү санагдахгүй ч гэдэг юм уу төсвөр төвчээр шаардахгүй хийгээдсэн болохоор бараг язгуур бол би суухгүй л ер нь нөгөө гурилдаад гэдэг шиг яваад байсан юм биш үү те. Тэрийг өөр дээрээ бодоод сууж байна. Тэгэхээр нэрээ одоо бас нэг чухал зүйлийг хэлэх гээд байгаа нь ямар нэгэн байдлаар нөгөө бичлэг харж ингээд хүмүүс ингээд хийдэг штэ. Яг системтэйгээр хичээл хийхээр юу нь чухал гэдэг вэ гэхээр одоо миний хувьд бол яг өөрийн нэг давуу чанар гэх юм бол ямар нэгэн зүйлд яг ингээд нэг хол байгаа ч гэсэн харахгүй байгаа ч гэсэн энэ хүн энийг зөв хийжээсэй гэж бодоод ингээд маш ингээд одоо ингээд ямар ч аль ч талаас нь харсан ойлгохоор ингээд заахыг хичээдэг. Тэгэхээр энэ маань юутай холбоотой гэхээр хүн та хэрвээ йог тэ бясалгал за одоо бие биелгээ ч юм уу хийж эхэлж байгаа бол ямар нэгэн дасгал хөдөлгөөний хийхдээ зөв техниктэй хийнэ гэдэг маань өөрөө хамгийн чухал. Тэгтэл за би ингээд язгуур суулт сууж ингээд тэ буруу суугаад хийчих юм бол яаж ийнэ гэдэг маань нөгөө одоо чинь язгуур суултан дээр чинь өвдөгний үе их чухал. Өвдөгний үеэ яг тэр углуур хүнд нь оруулаад чойжлоод одоо энэ бидний тагшааны үе өвдөгний үе хоёрыг зөв ингээд байрлалд нь оруулах бол буруу байрлалаар ингэж оруулаад удаа хугацаанд ингээд хийгээд ах юм бол яаж юм нэхэрэ нөгөө одоо чинь өвдөгний нэг жоохон асуудалтай хүн байсан байлаа гэж бодоход тэрийг сэтрэгчдэг. За йога дээр мөн адил зүгээр л ингээл гараа дэш нөргөөд ингээд нэг өөрөө урд нь гараад ингээд гунхаад хийх биш. За яг ингэж хийж гинөө та нар. За одоо гараа хараарай, хөлөө хараарай. Гарны чинь дор хөл байна уу? Тэ? Одоо баруун гарны чинь хажууд тэр юмнууд нь тийм газар нь тийм юм яг байна уу гэд. Ингээд хийх хоёр шат уур.
Ингэж хийхгүй болохоор яадаг вэ гэхээр ингэж хийхгүй болохоор хүмүүс өөрийгөө бэртээдэг. Одоо манай багш хэлдэг хэрвээ буруу техниктэйгээр йог хийх юм бол бүр зүгээр ээжсэн дээр бүр хийхгүйсэн дээр зөв зүгээр байгаа биеийг ингээд одоо гимтэж зөв зүгээрсэн сайхан одоо ингээд одоо гарны тавилт байлаа гэхэд гарныхаа тавилтыг буруу тавиал ингээд хийгээд авах юм бол яаж нэхэрэ нөгөө зүгээр исэн гар саргуунд чинь ачаал бол буруу өнгөд зүгээр исэн зүйл маань гимтэж бэртэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр л ерөөсө бүх юмыг зөв техниктэй хийнэ гэдэг нь маш чухал. За, манай зүүмд байгаа хэдэд багшаас асуух асуулт байна уу? Байвал мики нэгээд яриарэ. Нөгөө нэг гурван тустай юм байл шүү дээ. Орох өдөр цаг нь хизээ юм бол. За. Энэ дээр за би ямар ч хэлсэн товч мэдээлэл хэлчихээд өргөжлүүлээд багш маань нэмэлт юмнуудаа хэлэх бах. Хэдүүлээ хичээлээ School платформ дээр үзнэ. School дээр ерөнхийдөө сүүлийн үед бол нэлээд сургалтын одоо юунууд бол шилжээ. Тэгээд School-ийн гоё зүйл нь систем нь өөрөө цэгцтэй. Одоо бид нар жишээ нь хэдүүлээ Facebook групп дээр ч юм уу хичээлээ зарлаа гэхэд ингээд эхний хичээлээ орууллаа, дараагийнхаа оруулаа гэхэд ингээд эхнийхэн доошоо гүүгч гэдэг юм уу. Ер нь жоохон цэгцгүй байгаад байдсан шүү дээ. За яг Facebook дээр Facebook-ийн группийнхаа гайд зэсэнд хичээлүүдээ өрөөд явлаач гэсэн яг Facebook руу орохоор дахиад нэг notification ирээл тэрийгэ шалгаад тэгснээ ингээд хичээл биш өөр юм руу ороод ингээд явдаг ч гэдэг юм уу. Ер нь бол нэлээд анхаарал сарних тийм юу байд юм билээ. Тэг School болохоор яг хичээлээ үзэх зэс нь өөрөө ойлгомжтой. Жирэмсний йогийн хичээл та зөвхөн сонгож байгаа бол зөвхөн жирэмсний йогийн ангиа сонгоод орж болно. Тэгээ одоо яг шинэ багшийн сургалтуудын тухайд гэх юм бол гоё боломжтой байгаа. Нэг нь болохоор та зөвхөн бие биелгээ сонирхож байгаа бол зөвхөн бие биелгийнхээ ангид орж болно. Эсвэл зөвхөн онлайн одоо йогийнхаа ангийг сонирхож байгаа бол зөвхөн йогд орж болно. За тэгээд бас нөгөө хөргөн жирэмсэн ээжүүдийгээ мартаагүй жирэмсний йогийн анги нь бас тусдаа. Тэгэхээр энэ гурван анги тусад нь сонгоод аваад орж болно. Эсвэл дээр хичээлүүд нь шинэ багшийн маань зааснаар ингээд видео бэлдэгдээд оруулаад явчихна. Тэгэхээр та дэлхийн хаанаас тэгээ цагийн зөрүү хязгааргүйгээд нөгөө 24/7 гэдэг шиг хүссэн үедээ хүссэн цагтаа өөрийнхөө боломжтой үедээ хийгээд явах нэ. За тэгээд зөвхөн ингээд видео оруулаад бас орхих манай багш бол биш ээ. Тэгэхээр хэдүүлээ тухайн ангидаа зориулсан Zoom уулзалт хийгээд тэгээд яг таны өөрөө чинь бие дээр одоо юу гэдэг би ингэж л бодоод байна л да. Хэдүүлээ багшийнхаа видеог School дээр үзэж яваа. Тэгэнгүүтээ өөрсдийнхоороо видео бэлдээд групптэй оруулаад би ингэж хийж гин зөв хийж гинөө буруу хийж гинөө багшаа гэд ингээ асуугаад тэгэхгүй яг хүн болгоо ингээд нөгөө нэг багштай тусгаалan Zoom аваад ч гэдэг юм уу ингээд явахаар цаг нь одоо багшийн цаг зав дээрээс нь та хэдийн маань цаг зав яаж таарах нь вэ те. Тэгэхээр School дээр хичээлээ туссан цагаараа үзнэ. Тэгээ өөрсдийнхөө бие дээрээ ажиллаж байгаа хэсгээ биелгээ хийж байгаа бичлэгээ, йогагоо хийж байгаа бичлэгээ тусдаа хэдүүлээ зөвхөн суралцж байгаа хүмүүсийн манд байх групп дээр оруулаад тэгээ тэрэн дээр багш маань комментар ч юм уу ингээд хүн дээр ажиллаад яваад тэгээд дээрэс нь 7 хоногт хэдүүлээ нэг удаа зүүмээр бөөнөрөө уулзаад тэгээд багшаас асуух асуулт чиглүүлэг асуугаад ингээд явах болов гэж бодож байна. Тэгээ бас нэг гоё зүйл нь биелгээ йог хамтд нь авчмаар штэ тий. Тэгээ хамтд нь тус нь эсвэл төлбөр төлж явахаар арай жоохон хямдралтай үнээр буюу сарын 80,000 төгрөгөөр онлайнаар энэ хоёр анги хамтд нь авч болно. Тэгээд бусад 3 анги тус нь авъя гэх юм бол 50,000 төгрөгийн төлбөртэй байгаа. За, өргөжлүүлээд багш маань хамтд нь авахаараа яадаг гэхээр ингэж явж болдгийн. Ээлжлээд одоо жишээ нь манай шавнаар яадаг гэхээр хоёулангийн ингээд орчдөг байхгүй одоо юугаар танхимаар явж байгаа хүмүүс маань тэгмэдэ хоёулангийн авчингуудаа 1-р 3-р 5-дахт нь би йога хийгээд 1-р ингээд сөөлжилчдэг. Ер нь хит 7 хоногт хит олон ингээд дасгал хөдөлгөөн хийх бас тийм таатай биш. Ялангуяа хаврын улирал ингээд хийдэд ядарчих гад байдаг. Тэнгүүд хүн сөөлжлөд үзчихдэг байхгүй. За өнөөдөр 1-р өдөр би йога хийгээд үзье, 2-р өдөр биелгээ хийгээд үзье. За 3-р өнжингүүтээ 4-р өдөр йога, 5-р өдөр биелгээ гэдэг чинь ингээд нэг өнжөөд хийгээд тэнгүүд мэдрэмжүүд нь бүгд өөр идэг. Яг хосолж авч байгаа хүмүүс маань ингээд өдрөөр ингээд ээлжлээд ингээд хийгээд үзэл их гоё байдаг. Тэнгүүтээ ялгаа нь энэ юм биш үү гэдэг ингээд тэр мэдрэмжүүд нь өөр идэг. Тэгээ бас нэг зүйл нь болохоор
Бэлгээний сургалтууд дээр яадгүй хэрэг зөвхөн бэлгээ билээд ингээд дуусчдаг. Тэгэхээр миний хувьд тэртээ дэрнгүү би чадж байгаа, тэртээ дэрнгүү мэдж байгаа зүйлээ би хүнд одоо юуг нь харамлах уу? Тэгэхээр йога хийгээд дууссан ч тэр, бэлгээ хийгээд дууссан ч тэр бясалгалыг заавал хийлэгдэх. За тэгээ энэ бясалгалууд дээрээ би юу нэмж оруулж байгаа гэхээр нэг нь эмэгтэй хүн болгон гоё сайхан байхыг хүсдэг тий. Бас нэг гоё юм нь юу вэ гэхээр йогач хүмүүс за хамгийн дээд нь 150 нассан хүмүүс байна. Энийг болохоор нуудаг дэлхийд. Яагаад гэвэл энэ маань болохоор одоо матрикс гэдэг дээрээ даа шүү дээ тий. Матриксын системд энэ олон жил насалсан хүмүүсийг мэдэгдэх чирөөсөө одоо тийм сонирхол байдаггүй. Тэнгүүд 150 настай хүн 70 юм шиг харагдах боломжтой байдаг. 150 настай. Насалсан тий. 70 нас хүрсэн хүн 35 юм шиг харагдах боломжтой байдаг. За миний хувьд бол яг үнийг хэлэхэд ингээд би ингээд 6 хүүхэдтэй төрүүлсэн тий. Тэр явцдаа яг дандаа ингээд йога хийх өдөр болгон хийж явсан гэж худлаараад явах. Яг үндэ эмэгтэй хүмүүс амьдралын ачаалал тий. Тэрч хүүхэд, энэ хүүхэд, тэр сургууль цэцэрлэг гэдэг ингээд надад завсардчихсан юм маш одоо их байсан. Гисэн хідэж ерөнхийн нөгөө нэг багасаа ингээд энэ мэдээллийг авсан. За эмэгтэй хүн ер нь нэг тий өөртөө нэг юм юу тавьсан, нэг юм зарчим тавьсан. За би нэг тэдий өөрөөгөө нэг иймэрхүү төвшөнд яаж ч хэдэн ч хүүхэд гаргасан байсан иймэрхүү төвшөнд авч явъя шүү гэсэн нэг юм зарчим маань байгаадас учраас хаа нөхөр чи одоо төрчин болгоод шимчин болгоод шүү гэдэг нэг жоохон юм хийгээд явцдаг байсан. Нэг заавал учиргүй цаг 2 цаг болохгүй ч гэсэн хэрвээ би нэг жоохон арчаад тахын шиг хэрвээ би нэг жоохон тууш тахын шиг байсан бол одоо байгаагаас илүү залуу харагдах боломжтой байсан. Тэгсэн хэдий ч гэсэн намайг одоо хүмүүс төчтэй гэхээр ядгүй ингээд сайхан залуу харагдчихээн гэж хэлдэг нь одоо миний хувьд бол одоо йог бясалгал тий энэ болгоны ач тус. Тэгээ 6 хүүхдийн дараа эмэгтэй хүн биеэ сайхан авч явна гэдэг маань бол маш их хичээл зүтгэл тий байд юм заавал хөрөнгө мөнгө ингэж айхтар зарцуулахгүйгээр хүн өөртөө ингэж тавьсан шаардлага биелүүлээд ингээд маш юм одоо юм гоё болсон гэж онлайнаар ингээд өмнө нь бол онлайн хичээл байхгүй тий йога могагийн танхим йога мога хүмүүс мэддэгчгүй үе зөндөө байсан шүү дээ ч та 99 онд би анх йог бясалгалын замаар орж байхад йог бясалгал гэдгийг мэдэхгүй байсан байхгүй. Тийм үед яг хөр хүн өөртөө л гэртээ цаг зав гаргаж өөртөө шаардлага тавьж тэрийг биелүүлж явах нь одоо энэ өөрөөр хэлбэл соглоо батхгүй юу тий ийм зүйл байт юм тэгээд яг одоо йог бясалгалын замаар орсон ашиг тус гэвэл нэр үнэхээр ихээ би одоо тэгэл аль болох ингээл өөрөө үлгэрлээд тэгэл хүмүүстэй энэ ач тусыг нь өөрсдийнх нь бие дээр нь сэтгэл дээр нь амьдрал дээр нь харуулах гэж хичээдэг тий. За баярлаа. За өөр асуулт байна манайхаа. Жирэмсний йоганд бясалгалтай юу гэд чат ирсэн байна. Бүгдээр йог бясалгал бүгдээр аль ч йогнаас ангин бүгдээр бясалгалтай байгаа. Ялангуяа жирэмсэн хүмүүст бясалгал маш их хэрэгтэй байдаг. Тэгээд энэ дээр би нэмээд хэлэхэд нөгөө ярианы эхэнд ярьсан одоо бас дахиад автаад хэлээ. Шинэ багшийн бясалгал бүр үнэхээр онцгой, үнэхээр өөр байдаг. Үнэхээр гүн төвлөрч чаддаг. Би нэрээ энийг одоо орж ирээд суугаад мэдрээрэй л гэж хэлэхээс биш өөрөөр одоо юутай зөөрөлж юу гэж хэлэхээ үнэхээр сайн мэдэхгүй байна. Тэгээд бясалгалаа хөтлөөд авч явж байгаа тэр дуу хоолойны өнгө те үгийн сонголтуу тэгээд дээрэс нь хамгийн чухал юм манайхаа мэдрэмж штэ. Ер нь хэдүүлээ мэдрэмжинд мөнгө зарцуулдаг, мөнгө төлдөг. Тэгээд ер нь өөртөө ажиллагээл өөрийнхөө мэдрэмжтэй ажиллахаас л эхэлдэм билээ штэ те. Тэгэхээр за би биелгээний сургалтанд нь бол шинэ эгээгийнхаа сургалтанд сууж үзег болохоор мэдэхгүй байна. Одоогоороо би яг ийм тийм гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан танхимаар бол бичлэгүүд жижиг бичлэгүүд рилүүд харсан. Тэгээд гоё юм танхимаар очиод тэр гоё амьд энергийг мэдрэмжийг мэдрэх юмсан гэд бодож байсан. Тэгсэн чинь харин илүү гоё онлайн анги нэхэр болсонд нь бас үнэхээр их талархаж байгаа. Тэгээд яриад байвал зөндөө ярих зүйл байна уу? Хэдүүлээ чи нууцлалаа эхлээд бас 40 минут бараг цаг болох ч байгаа юм биш үү тий? Тийм байна тий. Өөр асуулт байна уу манайхаа? Лайв үзэж байгаа хүмүүс маань комментийг харж байгаа. Тэгэхээр асуулт байвал бас лайвын доор
бичиж болно шүү. Нөхөд үзэж байгаа бол бас комент үлдээгээрэй. Тэгээ бид эднийг хараад хариулаад явчихна. Тэгээд миний зүгээс болохоор онлайн талаа гэдэг юм хариуцаад ажиллаад хүмүүстэй техникийн төлөв тусламж зөвлөгөө хэрэгтэй байгаа бол тэрэн дээр нь туслаад ингээд явчихна. Тэгээ School платформ дээр хэдүүлээ хичээлээ үзэх болохоор School дээр ч гэсэн таад маань ажиллахад одоо энийг яах юм бол хичээлээ хаанаас үзэх юм бол яаж бүртгүүлэх юм гэдэг ч юм уу тэр талынх нь техник тал дээр бол манайхан санаа зовлтгоо бүгдээрэн дээр нь туслаад ингээд явчихнаа. За багшд маань өөр хэлэх зүйл нэмэлт зүйл байна уу? За тэгээд ерөнхийдөө гол гэсэн зүйлүүдээ ярьчлаа. Тэгээд хичээлдээ орж ирээд бүр гоё нарийн зүйлсүүдээ та нар маань мэдрээд аваарай. Тэгээд энэ одоо мэдлэг маань хүний амьдралд ерөөсөө насан туршид хэрэгтэй мэдлгүүд байдаг. Нэг удаа сайн гихчин сурч авчаад техникүүдээ бүгдийг сайн сурч авчаад тэгээд тэрийг ингээд өөрийнхөө амьдралд одоо миний сайн хэлснээр өөрөө сахилах баттай байгаад тийм ингээд заавал цаг биш ч гэсэн тийм ингээд ядаж нэг өглөө босоод орноосоо босохдоо нэг хулгараа нэг айтайхан зөв хөдөлгчөөд за нэг 5 минут ч гэсэн ингээд нэг амьсгалаа нэг зөв авчаад ингээд амьдралаа эхлүүлэхэд таны амьдралын чанарт бол маш их гоё өөрчлөлтүүд гардаг юм шүү. Таны өөртөө оруулж байгаа энэ хөрөнгө оруулалт тийм цаг хугацаа маань ирээдүйд одоо нэг үе тэнгийнхэнтэйгээ байх чинь ер нь л мэдэгддэг юм да. Үе тэнгийнхэнтэйгээ нэг уулзалтцайхан байгууллаа ингээ очлоо гэхэд таны дээр зарцуулсан цаг хугацаа таны нүүрэн дээр, таны биеийн дээр, таны сэтгэл дээр бүр ингээд илхэн тийм ялгаатай харагдчихдаг. Тэгээд юм учраас өөртөө цаг заваа зарцуулаад өөрийнхөө өнгө гэрлийг улам тодтоод яваарай л гэж хүсэж байна да өсвчүүдээс. Эрэгтэй хүмүүс бас йога гэдэг манай дээр эрэгтэй хүмүүс нэг 3 4 хүн явдаг. Тэгээ энэ хүмүүс маань яадаг вэ гэхээр одоо эрэгтэй хүмүүс чинь бас маш их өөрсдөнд анхаардаг болсон. Одоо бас нэг эрэгтэй нөхөртөөгөө хантайгаа ажилтдаг хамтдаа одоо энэ жилээс амьдчмаар л байна шүү дээ. Гэмээр хинжлээсэн тий. Тэгэхээр айл талаас нэг ингээд маш хөрхэн хичээл зүтгэлтэйгээр хийдэг. Тэд нар маань ингээд йога амьсгаадаа манай одоо хамгийн сайн одоо шавь маань амжилт гэх юм бол 10 ил хайсан 2 сарын дотор одоо хилэн дээр нь харахад тийм тэгэнгүүтээ 1 сарын дотор ингээд эрэхтэй хүмүүс шүү дээ ингээд бэгэр суучихж байгаа байхгүй аа бэгэр суун гэдэг чинь шууд бэгэр суучихж байгаа байхгүй тэгээд нөгөө хүн чинь ингээд юу агаад ирэнгүүт ингээ бэгэр суун гэдэг маань өөрөө энэ одоо сонгол сайжирч гэсэн сонгол сайжирна гэдэг маань за тэрийг хийгээд үзэхээр л мэдэн бүр сонгол сайжраад би зөвлөрөөд ирэхээр бүр сэтгэл санаа цаанаа нэг өдрөг болоод хөнгөн шинэ болоод ирдэг. Тэнгүүд нөгөө хүн маань ингээд бариу ийм подолгтой орж ирсэн чинь нөгөө тэгээд ангийнх ногтоо шолоод пестэнэрээ подолгтой бариу байсан чи одоо бүр палаж болцсон байж тэгээд шолоод байсан. Яг тэр шиг тийм гоё урт өнгөд харагддаг. Тэгээд тийм учраас ганцхан эмгтэн өнгө гэхгүйгээр тэ ирчүүд маань ч гэсэн хийж үзэх хэрэгтэй. Яг нь нөө тэ одоо би билгээг угаасаа 8 наснаас 80 настай хүн тэ хийдэг эмгүү манай монгол хүмүүс хийдэг байсан. Ер нь хийж сурах хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Тэгээ энэ яваа насанд хүн гоё мэдрэмжүүдийг авах нь гоё шүү дээ тийм ээ. Ямар юм бэ мэдрээл окей таалагдвал тэр таалагдахгүй бол тэр л үзэх. За тийм байна. Надад ингэж бодогдлоо одоо нөгөө танхимын сургалт нь гэхээр чи бас төлбөрөдлөл ингэж хүүхдээ чирээл нөгөө 8 настайгаас эхлээд явж байгаа нэг нөхрөө чирээл явуулсан ш. Амар юу бодсон нөө ашигт бодсон нөө гэхдээ ингээ онлайнаар би бүртгүүлчих юм бол нөхрийгөө хүүхдтэйгээ ингээ хамт бас үзээд байж болох нь ш тий. Ийш дээ. Яг үнэ. Яг үнэ. Онлайнаар 80,000 төгрөгийн сарын 80,000 гэдэг манайхаа яг үнэндээ одоо Монгол юу нэг кофе 10 эдмийн голцсон гэж сонссон үнэн үү? Тийш 15 тэрийг сонсоо бүр ангаасан ш. Том 15,000 гэлээ 10 мянга талцсан шүү дээ. Тэр 4-5 аяг кофений мөнгөөр хэдүүлээ өөрсдийнхөө бие сэтгэл оюун ухамсарт гоё хөрөнгө оруулалт хийх нь штэ тий. Тэгээд яг хамгийн анхны онлайн анги болохоор маш хямдхан үнээр зарлж байгаа. Тий. Тэгээд явандаа сургалтын маань чанар бас сайжраад энэ нь ингэх юм байна гэд ингээд өөрчлөлтүүд гараад нэмэгдээд тэгээд нөгөө нэг ер нь аливаа зүйлийг үйлдэл аваад хийгээд үзэхээр дараагийн гоё мэдрэмжүүд урсгалууд тэгээд ингээд ороод ирээд яваад идэм билээ. Энийг бас ингээд
янзын сургалтанд ороод хийж үзээ, туршиж үзээ. Тэгээ би өөрөө бас онлайн сургалтаа гаргаад ингээд явхаар яг л эхлээд тархиндаа бодоод зураглаад эхлэх өөр яг үйлдэл хийгээд явхаар тэр үйлдэлийн амьд мэдрэмжүүд урсгалууд арай өөр болоод яваад идэм билээ. Тэгэхээр яг одоо онлайн ангиа аваад эхэлж байгаа шинэ багшийн манд тухайд гэх юм бол маш хямдхан эхэлж байна. Энийг үнэхээр дахин хэлмээр байна. Энэ боломжийг битгий алдаарай гэж бас хэлмээр байна. Дахиад дээрэс нь тийм магадгүй та энэ бичлэгийг лайвыг одоогоос 1 сар 2 сарын дараа магадгүй үзчихэж болно шүү дээ. Тэгэх юм бол санаа зовлтгүй. Тийм энэ хүртэл сургалт маань сайжирсаар байгаа. Сар болгон эсэлтээ авсаар байгаа. Үргэлжлээд явсаар байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй шүү манайхаа. Ер нь хизээд нийлэлтэй шүү. Тийм чин сэтгэлээсээ одоо бие дээр нь ухамсар дээр нь ажиллах одоо манай шинэ багш маань бэлэн болсон байна. Бэлэн байна тий онлайн сургалтаа өгөөд эхэлж байгаад бас талрах чинь. За тэгээд миний хувьд болохоор одоо нөгөө нэг сэтгэл зүй талын тусламж дэмжлэг хэрэгтэй бол би тэр хэсэг дээр нь ажиллаад өгч чадна. Дахиад дээрэс нь таныг одоо юу гэдэг нэг онлайн сургалтанд 80,000 төгрөгөөр оруулчаал ингээл хаячих. За хичээлээ үзээрэй гэдэг ингээ орхичих биш те. Араас чи ингээд чаргуудлалтай хөө хичээлээ үзэж гин үү яаж гин юу болж гин гэдэг ингээд ер нь жоохон хэл хатуутай шүү. Тэгэл зарим нь баг надаас залхах үедээ тэгсэн ч гэсэн би бол үл яагаад тэгэхээр нэгэнд эхэлсэн зүйл үр дүнгийн гаргана. Тэгээ өөрс та дээрээ ч гэсэн гаргамаар байгаа нөгөө хүнд өгөөл өгсөн шиг үг гэдэг штэ те. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа гоё нэг баг нэг хамт олон нэг тийм гоё хайрын мэдрэмжээр хамтдаа өөрсдөн дээрээ ажиллаад амьдрал дээр өөрчлөлт оруулаад өөрсдөө хайрлаад ингээд ирээ гэдгийг бас уриалж байна. За Тэгээ цаг зав гаргана. Сонссон та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Хичээл маань 5 сарын 11-нд эхэлнэ. Тэгээд постоор данс бүртгэлийн мэдээллүүдээ оруулсан байгаа. Тэгээ илүү дэлгэрэнгүй асууж давлах зүйл байвал чатаар бичиж болно шүү. Манай пэйжийн чат руу бичиж болно. Дахиад дээрэс нь шинэ багшийн маань хувийн аккаунт мессенжерээр болно. Над руу ч гэсэн асуугаад чат бичиж болно. Тэгээд маань бол бүртгүүлээд эхэлсэн байгаа. Тэгээ хамтдаа олоолаа болцгоё. Олоолаа болоод гоё хайрын энергээр хичээлүүдээ эхлэе тий. За, дөрвкөө манайхаа. Өөр багшд маань байна уу? За, баяртай манайхаа. Шүү да. Өдрийг сайхан өнгөрүүлээрээ цаг заваа зориулаад ороод ирсэн баярлалаа. Лайваар хамтдаа байсан бас баярлалаа. За, хичээл дээр уулзцгаая.